зарчмын үед бол бас дэмжиж байгаа. Энэ бол яа харахгүй бас нийгэмд хүлээгдэж байгаа ийм хууль. Энийг сайжруулах ёстой. Ер нь альва хуулийн шинжилсэн найруулга гэдэг бол өөрөө ер нь дордуулах биш, дээшлүүлж, сайжруулж хуулийн төсөл орж ирэх ёстой гэж ойлгодог. Тэгээд түрүүн бас манай байнгын орооны гишүүд хэлж байна. Манай байнгын орооны гишүүд бол ихэнх нь ер нь дийдэнх олонх нь бүгд л хөдөө орон нутгаас сонгогдсон. Орон нутгийн зовлон жаргалыг мэддэг ийм л гишүүд зөнхөлдгөө. Тийм учраас энэ дээр бас гишүүн болгон өөрсдийнхөө санаа бодлыг нэг үгүй хэлэн далангуул бас ярьж байна. Тэгээ яг энэ хууль маань зүгээр яг би нэг л зүйлд жоохон санаа зовнох маягтай байна. Энэ хуулиа дагаж гарах дүрм журам нь илүү одоо баг хуулийнхаа дээр шихүү болох ийм хэмжээнд очихгүй. Энэ дээр та бүгд маань бас анхаараарай. Тэгээ бүгдийн одоо ингээд шууд баталчих байгаа биш. Зас залруулах юмнууд нэлээдгүй гарах бах. Тэгээд санаагаар болдог байсан бол байнгын орныхоо гишүүдийн дунд за дээрэс нь сонирхсан их хурлынхаа гишүүдийн дунд нэг сайхан нээлттэй нэг хилцүүлэг болно хийцэн бол их зүгээр байх гэж. Тэгвэл тэн дээр бас нэлээд тийм болохгүй юм а тал талаас нь сайн ярилцаад үг үсгэн дээр нь бүр нэгнгүү зүйл заалтаар нь ярилцах энэ боломж бас байх байсан байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ хилцүүлэг бас оройтойгүй байх гэж би бодож байна. За дараагийн нэг хэлэх санал тэр санал авах дээр хоног хугацааны хувьд одоо эхэл тийм төргөн шуурга болгох зорилготой 30 хоногийг багасгасан л байх л та цаад санаа. Гэхдээ тэр багаас сумаас авдаг тэр санал тэр өөрөө их чухал шүү. Чухал. Нэг үгүй хэлгээд тэгэл цагийн тулгаж нэг бичиг явуулчаал тэр нь зарим нэг нь бол одоо нэг үгүй хэлэхэд санаатаа санаагүй бичиг ачгийг гацаадаг. Бараг 5 өдөр өгөөл за тэгэл 1 өдөр хугацаанд дуусаал тэгэл дэмжсэн болол явцдаг. Тийм зүйл бол яг амьдрал дээр байдгийг шүү. Тэрийг бол байгаль орчны яам бол одоо маш сайн мэдж байгаа. Мэдхийн дээр мэдж байгаа. Тийм учраас энэ бүгдийнхээ хэдүүлээ бас нэг арай нэг амьдралд ойрхон ард иргэд рүүгээ чиглэсэн ард иргэдийнхээ одоо сайн сайхан амьдралыг одоо нэгтэн тавьсан, нэн тэргүүнд тавьсан ийм л хуулийн төсөл улсын хурл руу ороод батлагдвал аль аль талдаа маш хэрэгтэй зүйлээ. Хүн гэдэг зүйл бол одоо номер 1-т байх хэрэгтэй. Хүн бол номер 1-т байх хэрэгтэй. Тийм учраас бид бүхэн энэ дээр бас онцгой анхаарч хамтарч нийлж нэгдэж ажиллахад бол одоо болохгүй юм байхгүй гэж санал хэлье. Баярлалаа. За сэдвэр гişүү үхэлээ. Зарчмын үед бол бас дэмжиж байгаа. Энэ бол яа харахгүй бас нийгэмд хүлээгдэж байгаа ийм хууль. Энийг сайжруулах ёстой. Ер нь альва хуулийн шинжилсэн найруулга гэдэг бол өөрөө ер нь дордуулах биш, дээшлүүлж, сайжруулж хуулийн төсөл орж ирэх ёстой гэж ойлгодог. Тэгээд түрүүн бас манай байнгын орооны гишүүд хэлж байна. Манай байнгын орооны гишүүд бол ихэнх нь ер нь дийдэнх олонх нь бүгд л хөдөө орон нутгаас сонгогдсон. Орон нутгийн зовлон жаргалыг мэддэг ийм л гишүүд зөнхөлдгөө. Тийм учраас энэ дээр бас гишүүн болгон өөрсдийнхөө санаа бодлыг нэг үгүй хэлэн далангуул бас ярьж байна. Тэгээ яг энэ хууль маань зүгээр яг би нэг л зүйлд жоохон санаа зовнох маягтай байна. Энэ хуулиа дагаж гарах дүрм журам нь илүү одоо баг хуулийнхаа дээр шихүү болох ийм хэмжээнд очихгүй. Энэ дээр та бүгд маань бас анхаараарай. Тэгээ бүгдийн одоо ингээд шууд баталчих байгаа биш. Зас залруулах юмнууд нэлээдгүй гарах бах. Тэгээд санаагаар болдог байсан бол байнгын орныхоо гишүүдийн дунд за дээрэс нь сонирхсан их хурлынхаа гишүүдийн дунд нэг сайхан нээлттэй нэг хилцүүлэг болно хийцэн бол их зүгээр байх гэж. Тэгвэл тэн дээр бас нэлээд тийм болохгүй юм а тал талаас нь сайн ярилцаад үг үсгэн дээр нь бүр нэгнгүү
зүйл заалтаар нь ярилцах энэ боломж бас байх байсан байх гэж бодож байгаа. Гэхдээ энэ хилцүүлэг бас оройтойгүй байх гэж би бодож байна. За дараагийн нэг хэлэх санал тэр санал авах дээр хоног хугацааны хувьд одоо эхэл тийм түргэн шуурга болгох зорилготой 30 хоногийг багасгасан л байх л та цаад санаа нь. Гэхдээ тэр багаас сумаас авдаг тэр санал тэр өөрөө их чухал шүү. Чухал. Нэг нөгөө хэлгээд тэгэл цагийн тулгаж нэг бичиг явуулчаал тэр нь зарим нэг нь бол одоо нэг нөгөөлөхөд санаатаа санаагүй бичиг ачгийг гацаадаг. Бараг 5 өдөр өгөөл за тэгэл 1 өдөр хугацаанд дуусаал тэгэл дэмжсэн болол явцдаг. Тийм зүйл бол яг амьдрал дээр байдгийг шүү. Тэрийг бол байгаль орчны яам бол одоо маш сайн мэдж байгаа. Мэдхийн дээр мэдж байгаа. Тийм учраас энэ бүгдийгээ хэдүүлээ бас нэг арай нэг амьдралд ойрхон ард иргэд рүүгээ чиглэсэн ард иргэдийнхаа одоо сайн сайхан амьдралыг одоо нэгтэн тавьсан, нэн тэргүүн тавьсан ийм л хуулийн төсөл улсын хурл руу ороод батлагдвал аль аль талдаа маш хэрэгтэй зүйлээ. Хүн гэдэг зүйл бол одоо номер 1-т байх хэрэгтэй. Хүн бол номер 1-т байх хэрэгтэй. Тийм учраас бид бүхэн энэ дээр бас онцгой анхаарч хамтарч нийлж нэгдэж ажиллахад бол одоо болохгүй юм байхгүй гэж санал хэлье.